Тэгээд өчигдрийн тухайтад босон үйл явдлын мэдээлэл өнөөдөр өглөө авлаа. За холбогдох хүмүүстэй одоо ямар асуудал болсон гэсэн тодорхойлгыг албан журмаар авч байна. За цагдаа ерөнхий газрын дарга болон холбогдох хүмүүс, хууль зүйн сайд болон холбогдох хүмүүсээс ямар учраас энэ үйл явдал болж байгаа юм бэ? Энэ нь аливаа нэгэн байдлаар хүний үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлэх, хэвлэлд нэгдэх, хэвлэл нийтлэх хэрэгтэй холбоотой асуудал уу? Эсвэл өөр бусад асуудал уу? Нэг. За хоёрдугаар та яагаад хойшлуулшгүй гэдэг энэ одоо хуулийг хэрэгжилж байгаа юм бэ? Хуулийн нөхцөлийг хэрэгжилж байгаа юм бэ? За энэ хойшлуулшгүй гэдэг хуулийн зохицуултыг хэрэгжснээ улмаас одоо шөнийн цагаар үр хүртэл байцаалт аавна, дээрэс нь өмгөөлөгчөөр хангагдах боломж олгоогүй байцаалт аавна гэдэг маань өөрөө хүний эрхийн зөрчлөө. Гэх мэт одоо асуудлуудыг одоо шаардлагатай тодорхойлгоод авч байна. Тэгээс үгээр 5-6 хоногийн өмнө одоо Бата Пүрүү гэдэг манай сэтгүүлч байгаа шүү дээ. Тэр сэтгүүлчийн рилийг үзсэн. Тэгээ рил дээр нь бол сонгуулийн үеэр бас олон аймаг руу очиж сонгуулийн процесстэй холбоотой бичлэг хийж эргээд энэ нь одоо сонгуультай холбоотой нэлээд одоо алдаа зөрчил бүхий баримтуудыг бүрдүүлээд энэ нь ингээд баримт нэвтрүүлэгч юм уу кино болж байгаа юм байна гэсэн мэдээлэл авсан. За тэгээд тэр ярилцлагыг одоо өгтөө одоо бөмбөг тэслэнч гэдэг юм уу одоо мэдээллийн сенсац ч юм уу эсвэл одоо нэг тийм баримт гаргана гэх агуулга бүхий мэдээлэл хэллээ шүү дээ. Тэгэхээр энэ нь тодорхой хэмжээнд одоо энэ шалгагдах шалтгаан болж байгаа мó гэсэн хартал эхний ээлжинд байсан. Гэхдээ одоо бол яг албан ёсоор мэдээлэл аваад яг ямар асуудлууд энэ дээр нь байгаа гэж тодруулга авч иж тал талын байр суурийг одоо авч иж үзсэн. Би бол зөвхөн иргэн хүнийхээ хувьд бол гэж шаардж байгаа. Тэгээд улмаар бол одоо төрийн томоохон олон жилийн ялтай томоохон зүйл ангууд яригдчих шүү дээ. Энэ бол одоо нөгөө экстремист байдал руу одоо наах гэсэн ч гэдэг юм уу, тэнтэй холбох гэсэн ч юм уу, тэр түүнийг ишлэх гэсэн ийм хандлагууд ажиглагдаж байна. Тэгээ энэ бол одоо яагаад заавал хойшлуулшгүй, яагаад ажлын цагаар одоо хуулийн дагуу прокурорын зөвшөөрлөлтөд аваад өмгөөлөгчөөр нь хангаад хүний эрхийн наазахын шаардлагуудыг нь биелүүлээд энэ хуулийн үйл явц болоогүй юм бэ гэдэг дээр нь би бол онцгойж анхаарч байгаа. Энэ төр хууль тэгээ шаардлагатай бол хүний эрхийн дэд хорооноос улсын хурал дээр ажил хэсэг байгуулсан ч болно. За би ямар ч гэсэн одоогоор бол хангалттай мэдээлэл байхгүй. Зүгээр одоо иргэдийн хардах хэрэг, хүн чинь хардах хэрэгтэй үстэй. Үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлэх хэрэгтэй үстэй. Гэхдээ нэгэнт одоо би зүгээр жирийн энгийн иргэн биш, бас энэ хүний эрхийн дэд хороог ахалж байгаа, хүний эрх зөрчигдсөн асуудлууд дээр тодруулах, шалгах, зөрчигдсөн эрхийг сэргээхтэй холбоотой үйл ажиллагааг явуулах, улсын хурлын институт төлөөлж байгаа хүний хувьд бол тал талаас нь мэдээллийг аваад нөхцөлтэй хандан. За өнөөдөр ямар ч сан бичилж ирээд газар дээр нөхцөл байдал ямар байгаа, тийм ээ? Энэ нөхцөл байдлаа танилцж байгаа.